За өнөөдөр Монгол Улсын их хурл төрийн албаны ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж батлах байна. Төрийн албаны ёс зүйн асуудал төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал өнөөдөр энэ хуулиар зохицуулагдах ийм шаардлага үүссэн. Сүүлийн жилүүдэд төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагын улмаас төрд итгэх итгэл, хуульд итгэх итгэл алдарсан ийм цаг үе, ийм хугацаатай бид олон жил бас сайн муу талыг харж ажиллаж ирсэн. Энэ сахилга хариуцлагын асуудал, ёс зүй асуудлыг бид энэ хуулийн хэмжээнд, төрийн бодлогын хэмжээнд залруулах, хуулиар дамжуулж энэ бодлогыг явуулах асуудал өнөөдөр нийгмийн захирал болсон. Энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Ер нь энд бол олон хүний бас их хүч хөдөлмөр, олон зүйл энд яригдлаа. Сахилга хариуцлагын асуудлыг ингэж хуульчлахын зэрэгцээ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн бодлогын асуудал, тэр хүмүүсийн ажиллах нөхцөл, орон байр, хөдөлмөрөх нөхцөлийн асуудлыг бас Монголын төр цаашид хууль тогтоомжийн хүрээнд бас авч үзэх нь шударга ёсонд нийцэх байхаа гэж бодож байгаа. Энэ хуулийн төсөл батлагдаж хэрэгжснээр Монголын төрд ажиллах, төрийн албанд ажиллах хүмүүсийн ёс зүй сахилга хариуцлагын хэм хэмжээнд шинэ өөрчлөлт авчрах байхаа гэж бодож байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд орон нутагт ажилладаг, ялангуяа орон нутгийн төр захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагын асуудал дээр тухайн орон нутгийн байгууллагыг удирдах байгаа, яам тамгыг удирдах байгаа хүмүүс энд шинэ эргэлт хийх ёстой. Эргэлт хийх ёстой. Өнөөдөр бид ийм байдлаар сахилга хариуцлага ёс зүйг хэрэгжүүлэхгүйгээр, хуулийг хэрэгжүүлэхгүйгээр ингээ явсаар байгаад Монголын нийгэм ямар байдалд орсон бэ гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой. Энэ асуудал өнөөдөр төрийн албач биш, ер нь Монголын иргэн бүр, ялангуяа залуу үеийн зүрх сэтгэл, тэдний бодлыг өөрчлөхөд төрийн алба Монголын төр эндээс эхлэх ёстой гэсэн ийм л байр суурьтай байна. Тийм учраас энэ хуулийг хэрэгжүүлэхэд манай төрийн байгууллагууд, түүнчлэн төрийн албан хаагчид манлайлал үзүүлж ажиллах байхаа гэж ингэж бодож байна. Энэ хуулийн төслийг ингэж дэмжиж байгаа надад асуулт байхгүй.